Сайн бацхан сонсогч нараа өнөөдөр бүгдээрээ мэдээлэл тэмдгийн талаар үздэгэ бид нартай хамт Ариун Баяр багш маань хамт байна. За тэгэхээр Ариун Баяр багшийн турш зам гэж юу юм бэ? За турш зам гэдэг маань за 5-1-ийн энэ тэмдэг бүхий зам. За Монгол улсын хэмжээнд бол нэг тэмдэг нэг зам байна. За тухайн зам за А-цэгээс Б-цэг рүү явхад тухайн зорчих хэсэг огтлцлол хөндлөн огтлцлолоор явган хүний гар зуул зур гарам баахгүй. За нэг цэгээс нөгөө цэг рүү явхад тасралтгүй одоо бусад зорчих хэсгээр тусгаарлагдсан тэр замыг хэлдэг байна. За бид нэр дараагаар нь суурин газрын тэмдэг байна. Суурин газрын тэмдэг нь болохоор дотроо хоёр төрөлтэй байна. Цагаан дэвсгэртэй, цэнхэр дэвсгэртэй. За цагаан дэвсгэртэй нь болохоор хүн амын нэвтэршил их буюу бид нэр хотод ямар хэмжээний хурдны дүрэн баримталдаг, яг тэр дүрмээ баримтлах нь байна. А цэнхэр дэвсгэртэй байх юм бол бид нэр тэдгээр хотод баримталдаг тэр дүрмээ баримтлахгүй байж болно гэсэн үг. Хүн амын нэвтэршил арай багтаа суурин тосгоныг бол яг нь цэнхрээр за жишээ нь цагааныг одоо дархан гэж ярьж байна тий дархан аймагуудын төвүүд за мөн томоохон хүн амын нэвтэршил ихтэй самдууд бас энэ цагаан тэмдгээр бас байж байгаа. Тэгэхээр та тухайн суурин газар руу орж ирээд цагаан дэвсгэртэй мэдээлэх тэмдэг байна уу? Цэнхэр дэвсгэртэй мэдээлэх тэмдэг байна уу гэдгийг хараад хөдөлгөөндөө хэрхэн олцоогоо шийддэг. За нэг чигийн хөдөлгөөнтэй гэсэн мэдээлэл тэмдэг байна. Нэг чигийн хөдөлгөөн гэж ашиг ер нь юу юм бэ? За тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөн байхгүй нэг чигийн хөдөлгөөнийг хилээд байна. За манай одоо энэ тэр 5-8 дээр хүүхдүүд энэ чигээр явах хориглон гэж юу байгаа гэдэг энэ мэдээлэл тэмдгийн энэ улаан дан ганц загталсан байх юм бол яг нь энэ төгсгөлийн төгсгөл тэмдэг байна. Тэгэхээр нэг чигийн хөдөлгөөний төгсгөл ирж байна л гэдгийг танд яг нь мэдээлээд байгаа. Энэ дээр бас манайхан сайн анхаарахгүй бол хүүхдүүд энэ дээр хориглон гэж ойлгоод байдаг. Хориглон гэдэг маань дугуй хэлбэртэй улаан байна. За 5-10 тэмдгийг та бидэд тайлбарлаад өгөө. За мэдээж игнэ байр заасан тэмдэг байна. Мэдээлэх. За энэ болохоор тэмдэг болон тэмдэглэлээр байгаа зорчих хэсгийн игнэ болгон дээр тэмдэглэлээр болон за замын дээр энэ тэмдэг байж. За аль игнэнээс аль чиг рүү явах вэ гэдгийг танд яг мэдээлсэн байна. За тэгэхээр энэ заасан сумны дагуу явах нь та хөдөлгөөнд оролцсноо гэдгийг танд мэдээлж байна л гэж ойлгож байна. За 5-9 дээр зүүнээс баруун гар тийш эргэх. За 5-9-ийн Б дээр баруунаас зүүн гар тийш эргэх гэсэн хоёр тэмдэг байна. Тэгэхээр энэ тэмдэг байвал ер нь жолооч ямар арга хэмжээ авах хэрэгтэй юм бэ? За миний одоо жишээ нь миний ингээд зорчиж байгаа хэсэгт одоо 5-9-ийн А буюу зүүнээс баруун нэг чигийн хөдөлгөөнтэй гэсэн. Тэгэхээр би яг зүүн эргэж болохгүй нь шүү дээ. Урсгал сөрөх гэдэг. Энэ сумны эсрэг хөдөлгөөн орж болохгүй. Түүнээсээ ч та тухайн уулзраар чигээрээ явж болж байна. Мөн буцаж эргэж болж байна. Энэ үйлдэлтэй нь хориглохгүй. Энэ сумны одоо жишээ энэ сумнаас би ийшээ чиглэлтэй зүүн чиглэл рүү явах юм бол урсгал сөрөх гэдэг байна. Тийм учраас зүүнээсээ баруун жишээ нэг чигийн хөдөлгөөн байна гэдгийг л танд мэдээлээд. За одоо яг энэ зургийн дараа гэж байна тий. За одоо жишээ энэ цагаан машин эндээс яг уулзраар буцаж эргэж болж байна. Чигээр явж болж байна. Эсвэл баруун зүүн эргэх юм бол нэг чигийн хөдөлгөөнтэй гэж ойлгож байна. За энэ дээр нэг юм тэмдэг байгаа. За мэдээж нэг чигийн хөдөлгөөний эхлэл энд төгсгөл харагдчихна. Эндээс цаашаа хөдөлгөөн бол нэг чигээр явж болно. Зөв сөрөг хөдөлгөөнт болчихж байгаа шүү дээ. Тийм. Энд сөрөг хөдөлгөөнтэйг ярьж байгааг анхааруул чинь. За мэдээж нэг чигийн хөдөлгөөний төгсгөлийн эсрэг талд нь яах нь орох хороотой тэмдэг байж байгаа. Энийг бас манай сонсогч нар бас анхаарч байл. Айгу хэлбэр авах. За одоо 5-10 тэмдэг ер нь бүхэлдээ бол ингээд явах хөдөлгөөнийхэн чигийг зааж өгöd юм тий. Эхнийх дээр нь чигээрээ явах. За хоёр дахь дээр нь чигээрээ буюу баруун гар тийшээ явж юм. За тэгвэл 5-10-ыг та бидэнд тайлбарлаад өгөөч. За 5-10 за энэ Б гэдэг маань болохоор энэ болохоор таны яг явж байгаа игнэ яаж хумигдчихин хасагдчихин та яг баруун чиглийн игнэрөө байраа эслэн уул гэж танд яг мэдээлж юм шиг яг энэ мөчөөс яг та баруун игнэрөө хөдөлгөөнд оролцсноо л гэж. За 5-11-ийн А дээр бас байна. За мэдээж 3 игнэ бүхий зав гэхдээ таны чиглэлд 2 игнэ эсрэг урсгал яг нэг игнэ байна гэдэг мэдээлж. За энэ 5-ын энэ зураг дээр болохоор 2 дугаар игнэгээр хацааны юм шиг
тоон заагаагүй учраас яг 3.5 тонноос дээш хөтөллийн ачааны машины хөдөлгөөн хоройтой. Тэгэхээр 3.5 тонноос дээш ачааны автомашин 1-р игний байрлал явна. 2-р игнийгээр байр эзлэн явж болохгүй л гэсэн. Хоройтой тэмдэг байна тийм ээ. За одоо ингээд яг ийм хоёр тэмдэг байлаа гэхэд би 2-р игнээс бол 100 гаар тийш тэгээ буцаж иргэж болгоно. Чигээр явж болох юм тийм. За тэгвэл 2-р зураг дээр хин надад бол ингээд голын игнээсээ ингээд 100 гаар тийш иргэж болно гэх тэнийг заагаад өгсөн. Гэтэ би яагаад буцаж иргэж болох юм бэ? За энэ дээрээс нөгөө буцаж иргэхтэй. За тухайн игнээ байрлал зүүн эргэх 2 эсвэл 3 игнээ байлаа гэж бодвол буцаж ирэх нь тухайн зорчих одоо нэг тухайн чиглэлийн хамгийн зүүн гартлийн игнээс л буцаж ирэх гэж зөвшөөрнө. Түүнээс биш 2 хэдий одоо яг энэ зураг дээр зүүн эрхийг зөвшөөрсөн байгаа боловч давхар эрхийг харагддаг. За энэ яг манайх одоо замын хөдөлгөөнд оролцогч нарын яг ингээд мэддэггүйгээс шалтгаалаад айгүйх давхар эрхэлтэй байдаг. Энээсээ бас давхар эрхсэн тээвэр эрхслийн мэдээж яг нь буруу болж таардаг. Манай сургалтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг баг тайлбарлахаас аваарай. За эдгээр нөгөө мэдээлэл тэмдэгүүд маань одоо чинь 5-ын 12 дээр байна тий. Тухайн игний чигийн хөдөлгөөн өргөсөж игнэ тийм ээ. За энэ зураг дээр болохоор хамгийн доод урд нь 40 км цагийн урд ч юм ингээд заасан тэмдэгтэй давхар явж байна тийм ээ. За ингээд игнэ байхаас өмнөдж байна. За автобусны игнэ чиглэл дэврэр хэрэгслийн игнэ. За энэ дээр бас нэмэлтээр одоо цаг заасан байгаа. 7-оос 10 цаг одоо яг нэг сургууль хичээл ажил таралтын ачааллын цагаар бас нэмэлт тэмдэгүүдээр зохицуулсан байж байгаа. За 5-15 дээр бас тухайн чигийн хөдөлгөөн өөрчлөгдсөн. Зам цэцвэрийн ажилтаа ч юм уу бусад одоо нөхцөл байдлаас нэг зорчих хөдөлгөөний яг нэг чиглэлийг өөрчилсөн байх юм бол энэ мэдээлэл тэмдгээр бас мэдээлж таныг яг нэг тойрох зам чинь чиглүүлж өгдөг. Энэ зургийн дээр ачааны автомашин явахыг хориглосон гэдэг чинь. Тэгвэл зөвхөн 2-р игнийгээр хориглосон. Тэгэхээр ачааны автомашин маань 1-р игнийгээр бол явж болно. Яг за зурагч нь болохоор за нэг тракторын маань хурдны дээд хэсэг 40 км юм тий. За мэдээлэл тэмдэг дээр 2-р игний яг нь доод хурд нь 40 км/цаг урттай. За ерөнхийдөө энийг ингэн нэрлэх юм бол хурд авах игний аахгүй. 2-р игний орон нутгийн суурин газрын гаднах замд бол хурд авах игний гэсэн. Энд бол ер нь нэг орон нутгийн замд чинь баруун гартлын игнийг барьж хөдөлгөөнд оролцсноо гэж заасан байгаа шүү дээ. За тэгэхээр тракторын хувьд бол яг нь 1-р игний байр эзлээ гэж заасан байна. За 2-р зураг дээр 1-р игний хумигдж чинь тийм ээ. За ингээд 1-р игний ингээ хасагдж байгаа мэдээлсэн тэмдэг байна. За тэгвэл 1-р игнээс тэр хумигдж байгаа игнээс дараагийн игнээ рүү орж байгаа тээврийн хэрэгсэл үндсэн игнийгээр явж байгаа тээврийн хэрэгсэл зам тавьж өгöd. Тэгээд эдгээрийн хөдөлгөөнд сад учруулахгүй бол яг нь тухайн игнээ рүү байр эзлэн орж болдог байна. Тэгэхгүй ингээд манайх ч одоо буцаж ирэх иргэнээс ингээд төрөнгөөлж орж ирээд энэ залтайгаа мэдхгүй гэсэн болж бас зөрчил холбогдоод байдаг. За 3-р зургийн дээр таны явж байгаа игний дуусаад ингээд нэг игний лөө шилжиж шүү гэдэг нь анхааруулаад байна тийм. Яг. За чиглэлийн тээврийн хэрэгслийн игний дээр ер нь бол энгийн автомашинууд бол явж болохгүй. Гэхдээ тодорхой нэг төрлийн автомашинууд буюу за тулгуур эрхний бэрхшээлтэй гэсэн танигддаг бүхий автомашин. За албан ёсны шар такси. За хүүхэд зохион байгуулалтад тээвэрлж байгаа тээврийн хэрэгсэл маань 1-р игнийгээр явж болдог байх нэ. За энэ дээр нөгөө шалгалтын дээр болсон зарим хүмүүсийг ингэдэг. За нөгөө танах тэмдэг бүхий такси үйлчилгээ тийм ээ. Симфорт такси үйлчилгээний машин за хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг 1-р игнийгээр явахыг зөвшөөрсөн. Гэхдээ үргэлжилсэн шугамд авахыг өгөөгүй. Тэр эрхийг өгөөгүй. Тэгэхээр яаж юм гэхээр одоо бид нар ингээд эндээс ингээд 2-р игнээс шууд эндээс ингээд 2-р игнээр ороод даваад үргэлжилсэн шугамд даваад одоо зөрчил үүсгэх тахвал эрх олгоогүй. За тэгэхээр яг нь тухайн зорчих хэсгээр игнээ байр эзэлж явж байхдаа дасархаа талаас нь яг нь игнээ байраас сольж хөдөлгөөнд оролцсноо л буцаж ирэх боломжтой шүү гэсэн мэдээлэл тэмдэг байна. Тийм. За буцаж яг энэ л одоо буцаж ирэх энэ ч бол мэдээлэл тэмдэг чинь яг тухайн одоо эргэвцийг эсвэл хурцаа харуулж эсвэл зогсоол байна л гэдэг мэдээлэлтэй байна. За гэв буцаж ирэхийг заасан газар мэдээлсэн газар зүүн эрхийг хориглодог. За энийг би түрүү бас хэлсэн. Буцаж ирэхийг хориглосон газар зүүн гэж болдог байгаа. За энэнийг бол
бас анхаарах хурцаар гэсэн тэмдэг байна. За паркинг гэдэг тэмдэг аа энийг бол хүн болгон мэдэх байх. Хүн болгоны хамгийн дуртай тэмдэг ч юм магадгүй шүү. За одоо бид нар энэ дээр мэдээлэл тэмдгүүдийн ер нь бол олон төрлийг нэг харж байна. За таксины зохицуулын дагаа шүү, хороолол орчны бүс энд эхэлж байгаа шүү, сургууль орчны бүс энд эхэлж байна. За ер нь ийм хурдтай явах шаардлагатай шүү гэдэг. Эдгээр бүх тэмдгүүд нь тэгээд мэдээллийн чанартай юм хэлж байгаа. Хороолол орчмын бүс, сургууль орчмын бүс дээр бол нэмэлтээр хэлэхэд бол мэдээж хоёуланд нь 20 км/цаг урттай явна. Хороолол орчмын бүс болон сургууль орчмын бүсэд гүйц дөрвөлөг, урсгал сөрөөх за 20 км/цагаас илүү урттай явахыг хориглдог байгаа. За тэгээ энийг мэддэг юм уу, мэддэггүй юм уу ингээд жолоодын дадлага хийгээ явж байгаа гот дөрмийн шаардлага биелүүлээ явж байгаа гот араас ингээд дэвтэргүй жолооч нар сигналдад идэг. За энийг бас манай жолооч нар анхаарна биз. За энэ дээр бас нэмэлтээр хэлэхэд хороолол орчмын бүс бол байнгын яг нь одоо 20 км/цагаар мөрднө ол гэсэн. Сургууль орчмын бүс бол яг нь цагийн хязгаарлалтайгаа ажлын өдөр 7:30-аас 19 цагийн хооронд яг нь хүчин төгөлдөр байна. За энэс бусад амралтын болон энэс бусад цагуудад яг энэ хурдны хязгаарыг үйлчлэхгүй байж болно гэсэн. Тохиромжтой хурд гээ 5:28 тэмдэг байна шүү дээ. Энэ ер нь яг би 50 км/цагийн хурдтай явах юм уу? Тэрнээс дээш юм уу, доош юм уу? Тэрнээс доош одоо нэг 10 км одоо 40-с 60 км/цаг хурдтай явж болно л гэсэн үг байхгүй. Тохиромжтой хурд нэг энэ байна л гэж. За 5:29 дээр ослын зогсолын зурвас гэж байна. Ослын зогсолын зурвас гэж юу юм бэ? За ихэвчлэн уруу зам дээр байж идэг. Уруу замын төгсгөл дээр болохоор дунд нь энэ ослын зогсолтын 5:29 тэмдэг байж идэг. За энэ нь бол ихэвчлэн том оврын машинуудад зориулсан хийн системтэй. За том оврын ачааны машин уруу замд тоормос хэд халгаад гэдэг тоором зүг боллоо гэх юм бол одоо энэ улаан шот хэсэг рүү явах нь тухайн машин одоо инерцээр очиж ослын зогсолт хийдэг. Энэ нэг ингээд ийм сул эдийн эсэрхүү материал байгаа. Тэгээд тэр нэг том машин ороод шигдэж ороод байх нь хор хонол багтаагаар аюулгүй зогсно гэсэн. За ослын зогслын зурвас газар явах нь суудлын тэрэг төр зогсолт хийхийг хориглоно. Одоо ингээд бидний шиг одоо жижиг суудлын тэрэг барьж байгаа хүмүүст бол аль ч газар хэр оргийн таарамсны асуудал гарахгүй учраас яг энэ аюулгүй ослын зурвасыг яг чөлөөлөх ёстой. Энийн орчин зогсохыг хориглодог байна. За 5:30 дээр мухар зам гэсэн тэмдэг байна тий. Тэгвэл та энэ мухар зам гэсэн мэдээлэл тэмдгийг хараад энэ мухар зам лууж болох уу? Зүгээр л одоо энэ одоо чинь 30 дээр яаж ин А дээр зур чигээр явах юм мухар зам байна л гэж. Танд яг мэдээлээд байна. Орохыг хориглосон залтал биш. Тэгэхээр ах нь орж болно. Зүгээр л мухар зам баруун өргөд мухар, зүүн өргөд мухар л гэж танд мэдээлээд байна. За 5:31-ийн тэмдэг маань ачааны ард машины хөдөлгөөний тохиромжтой яг нь чигээрээ заасан байх юм бол чигээрээ явах тохиромжтой. За 100 гарт тийшээ, баруун гарт тийшээ гэдгээс хамаарат тохиромжтой чиглэлийг өөрчлөгдөж явж байна. За 5:32-ийн зогсшуган ер нь яг ямар утгатай юм бэ? 5:32. За яг энэ юу яаж байгаа? Зогсшуган буюу зогс тэмдэг хоёр хамт ингэ байж энэ дээр ялангуяа төмөр замын гаруун дээр бас зогсшуган энэ байж идэг. Тэгэхээр энд яг зайлшгүй зогсноо л гэсэн. Зогсохгүй явах 20 тойлог гэж ойлгож байна. За 5:33-ийн ингээд бүх тэмдэгнүүд болохоор танд яг нь одоо газар зүйн байршлыг заасан тэмдэг байна. Тухайн улсуудаас аль аль чигээр хөдөлгөөн салж байгаа гэдэг мэдээлж байна л гэсэн. За 5:34 мөн адилхан ингээд зам заасан тэмдэглэгээ тий. За сүүлийн үед баригдсан замнууд бол бас тэмдэглэгээ харьцангуй маш сайн болсон. За замын дугаар, за километрийн заалт, чиг заасан тэмдэгнүүд харьцангуй аягүй сайн болчихсон байгаа. Мэдээж яг зам тэрийн ослын улмаас ч юм уу хэмнэгний болгоомж үйлдэлээс болж тэмдэглэгээ одоо гэмдэг онох юмрхүү тохиолдол бол байгаа. Тэгэхээр яг энэ замын чиглэлийн дугааруудыг бид мэдчих юм бол ямар нэгэн байдлаар одоо дуудлага өгөх юм бол одоо би одоо P115 дахь чиглэлийн дугаартай замын хэдэн километр дээрээ зогсож байгаа гэдэг ч юм. Ингээд дуудлага өгөхөд яг энэ тэмдэглэгээтэй мөрдөөд яг танд өөрийнхөө байршлыг тогтооход илүү хялбар авах болсон. За 5:37-ийн тэр километрийн зай гэдэг нь ямар тэмдэг? За суурин газраас хэдэн километр явж байна л гэдгийг заагаад байгаа. Одоо аймгийн төвдөөс ялангуяа аймгийн төвд Улаанбаатар хотоос хэдэн километрээр та явж байна гэдгийг цагаан шавн дээр ингээд зинхрээр оруулж хоёр талаас харж болдог. Километрийн зай. За сая ингээд
ерөөдөө дүгнээд ярих юм бол за ихэнх мэдээллийн тэмдэгнүүд маань бүгдээрээ дөрвөлж юм. Тэгээд цэнхэр юм уу цагаан дэвсгэртэй байсан. Тэгвэл шар дэвсгэртэй болоод ирэхээр ер нь за энэ болохоор төр тэмдэг гэж үзсэн. За энийг бол яах нь зайлшгүй хэрвээ шар тэмдэг, цэнхэр тэмдэг хоёр зөрчилдөж ивэл шараар нь дааж мөрдөн гэсэн. За энэ ялангуяа зам цэвэр ажил хийгдэж байгаа үед нөгөө тухайн замын чиглэл яах нь өөрчлөгдөж байгаа үед таны яах нь тойрох чиглэлүүдийг чинь заагаад өгч байгаа гэсэн. За ялангуяа энэ 5.41 дээр харагдчихэв. За тусдаа хоёр зорчих хэсгийн одоо биений чиглэлийн зорчих хэсгийн хөдөлгөөн хориотой болчих шүү дээ. За тэгэнгүүт яах чинь нөгөө эсрэг зорчих хэсэг рүү орж урсгалж явахыг яах нь та нарт мэдээлэлтэй. Тэгээ энэ чигийн дагуу энтэй чинь хамт яах нь заах тэмдэг нөгөө саадын баруун зүүн талаар нь гарна уу гэсэн заах тэмдэг чинь хамттай байгаад яах нь тус чиглэлээр хөдөлгөөнөө өөрчлөлт гэсэн. За одоо яг энэ дээр харагдаж шүү дээ тийм ээ. За улаан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ийшгээ хөдөлгөөн хориотой гэсэн энд яаж нэг мэдээлэл тэмдэг наан байцсан эсрэг зорчих хэсэг рүү ороод за тэндээс яг өөр энэ зорчих хэсэг рүү ороод мэдээлэлсэн байж байгаа. Яг энэ чигийн дагуу хөдөлгөөний өөрчлөлтнэ л гэсэн. За бидний дараагийн үзэх мэдээллийн тэмдэг болохоор үйлчилгээний тэмдэг байна. За үйлчилгээний тэмдэг гэдэг маань за ийм газрууд хэдэн километрийн цаана байгаа шүү гэсэн нэг мэдээлж байгаа. За хамгийн ихнийх нь болохоор за энд эмнэлгийн тусламжийн байр байгаа шүү. За энд эмнэлэг байгаа шүү. Шутгуун түгээгүүр 800 м газар байгаа шүү. За техник үйлчилгээний газар гэдэг юм. Танд дандаа мэдээлж өгч байгаа. За үйлчилгээний байгууллагууд яг нь энд байна л гэдгийг танд яг нь мэдээлж заагаад чинь. За энэ дээр ялангуяа тэр 6-гийн 10-аар жуулчны байр зажтууд гэсэн энэ тэмдэгнүүдээс аягүй чухал. Бид нар аль болох одоо орон нутгийн замд орон нутгийн замд энэ чиглэлийн дагуу зогсоолт тээвэр хэрэгслээ байрлуулчих хэрэгтэй. Аль болох зорчих хэсэг дээр машин яах нь байрлуул зогсохгүй байх тал дээр гарна л гэсэн.